Үзэгчдэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Захлын нэвтрүүлгийнхаа ээлжид дугаараар тантай мэд хичээлж байна. За бид таны амьдрал, зан харилцаа, сэтгэл зүйд хэрэгтэй олон мэдээлэл, зөвлөгөө хүргэдэг байгаа. Ингээд нэвтрүүлгийн ээлжид дугаарт анхаарлаа хандуулна уу? Тэгэхээр бид нэвтрүүлгээ үзэгч та бүгдийн бидэнд илгээсэн загтал дээр тулгуурлан хүргэдэг гэдгийг та бүхэн андахгүй сайн мэднэ. За тэгээд мэдээж бидний нэвтрүүлэгтэй хамт байдаг, санал шүүмжээ бидэнд илгээдэг. За бидэнд чин сэтгэлийн загтлаа бас сэрүүлэн эрүүлдэг нийт үзэгч та бүхэндээ юуны дөрөнд бас талархын зүйтэй ах гэж бодож байна. За өөрийн гэсэн амьдралтай, зорилготой, зан характертай, за нас хүсний хувьд ч гэсэн харилцаа адилгүй олон үзэгчид бидэнд ханддаг. Тэдгээрийн дотор бас залуучууд маань бидэнд хандаж бас өөрсдийн амьдралд байгаа асуудлаа дэлгэн зөвлөгөө авдаг. Энэ бас нийт үзэгчд бас хүрч олон гэр бүлийн амьдралд бас эргээр нөлөөлдөг гэдгийг энэ ташрамд хэлэхэд бас таатай байна. За энэ удаа ч гэсэн нэгэн Монголын олон залуу гэр бүлүүдийн төлөөлөл болсон гэр бүлийн бүлээс биднээс загтал илгээсэн байгаа. Ингээд загтлаа хүлээж аваад эргээд студидтэй уулзцгаая. Сайн байцгаана уу? Намайг Зориго гэдэг. Би танаа нэвтрүүлгээс юм тодруулмаар байна. Би эхнэртэйгээ 2 жил 6 сар хамтдаа амьдарч байна. Хайр сэтгэлээр нийлсэн бидэнд залуу хүмүүст гардаг санхүү мөнгөний асуудал бас бий. Эхнэр маань цэцэрлэгт багшилдаг, харин миний хувьд төрийн албан хаагч. Бид хамт амьдраад бас хэсэг хугацаа ч өнгөрчихсөн. Одоо үр хүүхэдтэй болох хүсэлтэй. Тиймээс үүний тулд юун төрөнд түрээсийн байр дамждаг байдлаасаа гарч мөнгө хуримтлуулж өөрсдийн гэсэн орон байртай болох хэрэгтэй гэдгийг хамтдаа ярьж шийдвэрлэж хичээж байгаа. Бидний хэн хэнийг гэр бүл тийм мөнгө төгрөгтэй улс бишээ. Ялангуяа миний хувьд олон дүү нартай. Ээж маань ганцаараа учраас тэдэндээ тусдын болохоос өөр аргагүй байдаг. Цагаан сараар яалтчгүй ээждээ баярын бэлтгэлийг хийж өгдөг. Үе эмнэлгийн зардал. Заримдаа тог усны мөнгийг нь дөхүүлэх гээд 5-10 цас гэхээр өнөө эхнэр бит хоёрын хураах гэж ядаж байгаа хэдэн төгрөгөнд хүрхээс өөр аргагүй төрнө. Заримдаа сэтгэл зовхон эрхэнд нууцаар өгчөгдөг. Үүнээс үүдээд л баг саг маргаан байнга л гарах юм. Чи тэрэнд тэдийг өгдөг, тэжээдэг, танаах авдаггүй гэдэл сүүлдээ бүр маргаан даймжирч байна. Миний эхнэрийг оюуна гэдэг. Нэг удаа бүр сална, явандаа тултал ууралж байсан. Найз хүүхнүүд нь ганган дэгжин, байр сууц, унах унаатай сайхан амьдарч байгаа болохоор манай хүнийг арчаатай хүнтэй суугаагүй. Бойл сал гэж их ятгадаг юм гисэн. Сүүлийн үед орон байраач бэлдэж чадахгүй арчаагүй гих мэтээр намайг буруутгах сууг түүний амнаас зохих нь ихсэх боллоо. Хүүхэд гэж ярихаар ядуу тарчиг байж юун хүүхэд гээд сүүлийн үед бүр уурлах болсон. Хамтдаа зүтгэж байгаа ханаа амьдралын төлөвлөгөөгөө бодлого яах вэ? Гэхдээ бас муу ээж хэдэн дүү нараа өлсөж өвдөхийг бас зүгээр хараад байж чадахгүй юм. Бидний байрны төрөөсөнд бас ихэнх мөнгө маань явчихдаг. Эр хүн байж эхнэрээ ч өнгөтэй өөдтэй явуулж хүчрэхгүй юм. Их олон юм бодогдож байна. Энэ санхүүгийн асуудлаа яаж зохицуулбал дээр вэ? Энэ байдлаасаа хэрхэн гарах вэ? Бас мөнгөө эхнэртээ өгөх, ээждээ өгөхийн алийг нь сонгох вэ гэж бас шууд асуумаар санагдах юм. За бидний загтал илгээсэн үзэгч танд баярлалаа. Тэгээд өнөөдөр бас бидэнтэй хамт байж бидний нэвтрүүлгийг хамтдаа явуулж чамд бас зөвлөгөө өгөх сэтгэл зүйч зөвлөгч хоёроо танилцуулъя гэж бодож байна. За бидний үзэгчдэд хэдийний танил болсон инээмсэглэл сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач Ундран хүрэлцэн ирсэн байна. Мөн Монгол Home төрийн бас байгууллагын зөвлөгч Ариун Болт хүрэлцэн ирсэн байна. Та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр бид сая загтлаа хүлээж авлаа. Мэдээж манай үзэгчид маань бас өөрсдийн амьдралд тохиолдож байгаа тэр асуудлаа даван туулж үлгчирж байгаа тэр асуудлаас бидэнд дэлгэрэнгүйгээр бас хувьчилж хандаж биднээс зөвлөгөө хүсдэг байгаа. Тэгээд энэ удаад бас олон залуу гэр бүл олон залуус бас тохиолддог асуудал юм шиг санагдсан. Та хоёр бас зөвлөгөөгөө хүргээч. За хайр сэтгэлээрээ нийлсэн гэрэн дээр байгаа. Гэхдээ санхүү мөнгөний асуудал бол тий бас бидэнд байна. Тэгээд эхнэр нь цэцэрлэгт багшилдаг. Тэгээд өөрөө төрийн албаа гэгч юм хүн байгаа. Тэгээд хамт амьдраад хэсэг хугацаа өнгөрсөн байгаа. Одоогоор бол нэг үр хүүхдтэй болоогүй байгаа гэж хэлж байгаа. Тэгээд энэ хоёрын хувьд бол бас нэг сайн тал нь болохоор одоо яг энэ 2 жил 6 сарын туршид бас бие бинийгээ таньж мэдээд тийм ээ. Тэгээд явж байгаа нь бас их сайн тал байгаа. За доктор Тенов гэдэг хүн бас энэ талаар бүр
тодорхой хэлсэн байгаа. Дурлалын одоо үе гэж бас байдаг. Гэрэлтээс өмнө. Одоо гэрэлсний дараа болох дээр дурлалаар ингээд амьдраад байх ингээд боломжгүй болж байгаа. Яг тэгэхээр тэр дурлалын тийм гал халуун байдал юм уу? Тэр дурлалын мэдрэмжүүд бол өөрчлөгддөг. Тэгээ тэр ингээд тэр гал одоо ингээд бүхэх үед за тэр осуудаас юу ингээд шаардлагатай хэрэгтэй вэ гэвэл үнэхээр бие бинийгээ хүсэл зориг тий ухамсарын үүднээс бие бинийгээ үнэхээр тэр зориулж хайрлах хайрыг ингэж тэр гэр бүлийн амьдрал гэдэг бол тэр осуудаас ингээд нэг үгээр хэлвэл шаардж байна гэсэн үг. Тийм учраас одоо энэ хоёрыг ингээд харах юм бол яг л ийм үедээ явж байна. Тийм ээ. Тэгэхээр бие бинийгээ хайрлах, хэр зэрэг хайрлах вэ гэдэг тэр зүйл байна. Тэгэхээр энэ хоёр маань одоо ингээд харахаар за эхнэрийнх нь өвдөж гисэн ингээд харахаар би ингээд гоё утас өмсөөд тийм ээ гоё байранд суугаад гоё амьдрмаар байна тийм. Намайг чи тэгж амьдруулж чадах хүн үү үгүй хүн үү гэдэг л одоо надад сонирн байна гэсэн тийм хандлага одоо энэ цагтл дээр байгаа. Эхнэрийнх нь гол хандлага нь бол ер нь тийм байна л гэж би хэлмээр байна л та. Энэ болохоор бас олон бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн зүгээс бас эр хүнд тавьж яадаг яалтчгүй нэг одоо нэг шаардлага бас нэг тэр даваануудын нэг. Гэхдээ нөгөө талаас харах юм бол хайрын үүднээс харах юм бол хайр гэдэг бол ерөөсөө энэ миний хүсдгийг биелүүлж чадах уу үгүй юу? Хэрвээ чадахгүй бол би одоо үр хөвгттэй болох хэрэг байна уу? Энэ хүнтэй амьдрах хэрэг байна уу? Хэрвээ юмыг яаж идэх бас чадаад эхлэх юм бол бас амьдрий гэдэг ч юм уу юм болцол тавьчаад хүлээгээд байдаг зүйл бол биш. Хайр гэр бүлийн амьдралд байгаа хайр ямар байх хэрэгтэй вэ гэвэл ерөөсөө л хүсэл зориг тий ухамсараас үүдэлтэй тийм хайр гэж сэтгэл судлаач хэлдэг. Тэгэд түрүүний одоо хэлжсэн доктор Тиннов хэлэхдээ тусгай юм хиллэг гаргаж ирсэн байгаа. Лимеранц гэдэг тийм хиллэг гаргаж ирсэн. Тэр нь болохоор тэр дурлалын үеийг тодорхойлж өгдөг. Тэр үгээр дурлалын үеийг тодорхойлж өгч байгаа. Тэр үеэс цааших нь бол яг хайр хэрэгтэй тийм үе. Одоо цаг хугацааны сонирн байна л да. Хэр удаан үргэлжилдэг юм бол энэ хоёр бол одоо дурлалын тэр нөгөө шохорч байгаа бие нэргөө дурлаж байгаа үеийн өнгөрцөө одоо яг жинхэнэ хайр уу гэсэн юм дээр очиад штэ. Магадгүй энэ хайр одоо хэр удаан туршигдаж дараагийн үе гэж юу байгаад байна үү те? Тий, мэдээж хүний амьдрал ч гэсэн гэдэг үе шатаар явдаг. За сэтгэл судлаач Эриксоны 8 үе шат гээл байж байна те. Хүний амьдрал ингээд 8 уугаад үечлээд наснаар нь ингээд үечлээд тэр насны үед тийм онцлогтой хүний бие физиологи тийм өөрчлөлт явагддаг, сэтгэл санаа тийм өөрчлөлт явагддаг гэдэг ингээд үздэг байгаа. За тэгвэл түүнтэй адилхан бас хувь хүний хөгжил гэдэг бол бас тодорхой шатыг туулж явна. Гэр бүлийн хөгжил ч гэсэн бас адилхан тодорхой шатыг туулж явна. Тийм учраас энэ хоёрын үед болохоор 2 жил 6 сар хамтдаа амьдарч байна гэдэг бол ихэн үе байгаа. Дөнгөж ихэн үе тийм. Одоо нэг гал халуун байдал бол ингээд буурч эхлэх тэр үе тийм ээ. Юм болов. Мэдээж тэр үеийн гэр бүл болгонд бас харьцангуй өөр байж болно л доо. Гэхдээ нийтлэгээр бол нэг 2-3 жил гэж ерөнхийдөө хэлдэг байна. Тэгэхээр энэ хоёр маань одоо бие бинийгээ хүлээж аваад за ялангуяа эхнэртэн зориулаад би бас хэлмээр байгаа юм л да. Нөхрийгөө ингээд хүлээж авах хэрэгтэй. Үнэхээр хайр гэдэг бол ханыхаа нүдээр бас тэр амьдралыг харахыг бас хэлж болно. За би ингэж хараад байгаа. Гэтэл үнэхээр нөхрийн маань хөвд түүний зүгээс харах юм бол ямар байгаа юм бол. Гэтэ энэ хоёрын хувьд бол хоорондоо ингэ сайн ярилцах хэрэгтэй юм болов. Тэгээ энэ хоёр залуугийн хувьд хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Эхнэр нь нөхрийгөө илүү сайн ойлгох хэрэгтэй. Тэ. Би тэгмээр байна. Би тийм л зүйлийг хүсэж байна. Чи тэгвэл одоо болвол би боллоо гэж ийм шаардлага тавих юм бол тэ энэ бол үнэхээр бас яг хайрлж чадж гинүү гэж хэлвэл бол үгүй тий. Тачаал бол ингээд авахыг хүсдэг. Тачаал авахыг хүсдэг. Хайр бол харин өгдөг. Үндсэн ялгаа нь тийм байдаг. Харахад заримдаа ингээд ялгаагүй юм шиг харагддаг. Гэтэ зарим хүн ингээд тачаалаар амьдарч байдаг. Нөгөө хүнээс ингээд авч тий тэгж амьдрахыг хүсэж байдаг. Гэтэл хайр бол банк бие биедээ өгч байдаг. Өөх тусам тий өгөөмөр байдаг. Тэгээ би нэг энэ тал дээр нэг одоо нэг жишээ нэг дуртай л да. Нэг 2 залуу хос байсан. Тэгээ тэр хосуудын өмнө
одоо нэг юм хоол авчир тавиад тэгээ маш урт шиштэй халбаг авчир тавьсан байна. Метр урт шиштэй халбаг авчир тавьсан байна. За тэгээ нэг гэр бүлийн юу гэж хэлсэн бэ гэхээр за та хоёр одоо энэ халбгаар одоо энэ нэг халбгаар энэ аягтай хоолноос бие бинийгээ хооллох хэрэгтэй гэж хэлсэн байна. За нөгөө гэр бүлд нь бас хандаад та хоёр бас яг энэ шиг хооллоорой гэж хэлсэн байна. Бас нэг аяг урт тийм шиштэй халбаг өгсөн байна. За бие бинийг үнэхээр хайрлаж сураагүй хоёрын хувьд яасан бэ гэхээр за би эхлээд идээд хийгээд нэгэнд гисэн байна. Тэгээд нөгөө урт шиштэй халбгаар идэх гэсэн чинь яасан? Ингээ барихад нөгөө амд нь урттаад идэж болохгүйсэн. Зөвхөн үзүүрээс нь барьж идэх хэвээр. Гэтэл нөгөө хоёрыг харсан чинь бие бинийгээ хайрладаг хоёр нь яасан бэ гэхээр бие биендээ хамбагдаад дорн өгөөд идэвхэлсэн байна. Энэ бол яг тэр гэр бүлийн амьдралын тэр зарчмыг маш тодорхой харуулсан тийм жишээ юм болов уу гэж боддог. Тэгэхээр бие биендээ өгдөг, бие бинийгээ эндээ би одоо яаж тийм ээ туслах вэ тийм. Энэ маань бас юу хүсэж байна вэ гэдгийг фокустой байх юм бол гэр бүлийн амьдрал маш амжилттай байдаг. Харин би энийг хүсээд энэ чи яагаад өгч чадахгүй нэ гэвэл ингээд маргаан гарч эхэлдэг байна. Сайхан жишээ тийм ээ. Анаа зөвлөгч сэтгэл зүйч ундран бол бас их гэрхэ олж хардаг гайхалтай зөвлөгөөнүүд өгдөг штэ. Би хол ярьж иж магадгүй. Гэхдээ энд нөгөө гэр бүлийн төлөвлөлт гэдэг зүйлийг бас дутагдсан болов уу гэж олж харж байсан. Манай сэтгэл зүйч энэ дээр ямар зөвлөгөө хэлэх вэ? Яг юм залуу гэр бүлийн харилцаанд үнэхээр яг юу тулгараад идэв. Ямар асуудлууд тэр хүмүүсийн амьдралд тулгардیں۔ Тэгэхээр хамгийн их тулгарч байсан зүйл мэдээж эдийн засгийн санхүү байсан. Энэс хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр үзэл бодлын ялгаа, өссөн орчны ялгаа. Тэгээ энэ бүх зүйлүүд тэр хүмүүсийн үзэл бодол, өссөн орчин тийм ээ, сурж мэдсэн зүйл энэ бүх ялгаанаас гараад шалтгаалаад тухайн гэр бүлд маань асуудал тулгардаг. Би өөрөө ч гэсэн яг энэ залуутай адилхан залуу гэр бүл биднэрт ч гэсэн ийм асуудлууд байж идэг. Чухам энийг хэрхэн яаж шийдвэрлэж гэнэ гэдэг хамгийн чухал. Яг асуудал одоо энэ загтал дээр бол тодорхойгүй маш олон зүйлүүд байна. Эхнэр хэдэн настай, нөхөр хэдэн настай тийм ээ. Хэдийн насны хүмүүсийн гэдэг бас нэг асуудал байгаа юм. Дээр нь энэ загтал бол зөвхөн эрэгтэйгийн зүгээс бичсэн загтал. Эрэгтэй л энийг өөрийнхөө өнцгөөс харж бичсэн загтал учраас магадгүй эмэгтэй тэр одоо хүсэж байгаа хүсэл нь магадгүй хаяатаа илэрхийлээд гаргаж байгаа боловч яг үнэндээ тэрнээс илүү зүйлийг хүсэж исэн байж болно. Магадгүй энэ дээр яг нөхрийн зүгээс харсан зүйл юу вэ гэхээр материаллык байдлыг надаас шаарддаг гэвч эхнэртэй яг уулзаад ярихаар яг энэ бүрэн дүрэн юм байна уу үгүй юу гэдэг бас асуудал гарч ирдэг. Нөгөө төгөөр яг одоо ингээд загтлыг сонсоод ингээд байж хахад юу гарч ирж байна вэ гэхээр эднэрийн хувьд ингээд мэдээж байр түрээслээд амьдарч байгаа нь зөв. Хоёр хүмүүсийн хувьд маш том зөв алхам байхгүй юу? Дээр нь энэ хугацаанд бие бинийгээ таньж мэдж байгаа гэдэг бол маш сайн. Нөгөө төгөөр энэ хугацаанд тэгвэл бит хоёр байр түрээслээд амьдарч байгаа хугацаанд юу бүрдүүлэх ёстой юм. Энд зөвхөн бид хоёр сагуугаас гадна бид хоёр хэрхэн нэгнийгээ таньж мэдэх ёстой юм. Эхнэр маань гэртээ яг ямар үүрэг хариуцлагатай байдаг. Тэ үнэхээр хоолой ихтэй хүртэл яг яаж хийдیں۔ Энэ хүн маань ээж болоход бэлэн байна уугүй юу? Магадгүй эхнэр ч гэсэн нөхрөө эхнэр бол хүүхэд гаргахад татгалзаад байгаа тийм ээ. Гэтэл хүүхэд маань мэдээж энэ нөхрийн хувьд болохоор хүүхэд болохыг хүсэж байна. Хүүхэдгүй хүн одоо хүүхэдд хайргүй хүн гэж байгаа. Гэтэл магадгүй эмэгтэй хүүхэд гаргахад би бэлэн биш байна гэдгийг мэдчихэж болно. Би хүүхэд гаргаад ирэхэд те байр түрээслээл ингээд амьдраад явах. Гэтэл хүүхэд маань тэнд маш хэцүү болно гэдгийг эхнэр мэдээд түр хойшлуулъя гэж хэлсэн байж болно. Тийм учраас энийг нөхөр бас ойлгох хэрэгтэй. Хүүхэд гараад ирэхээр бүх юм дагаад ирдэг гэдэг байдаг. Боловч насан турш тэр хүүхэд бүх юм аваад ирдэггүй. Зөвхөн тухайн цаг үед л хүүхэд юм аваад ирдэг. Гэтэл хүүхдэд нөөг төрөг хүүхдэд төмөр хэлгүй бэлдэнэ гэдэг үг байдаг боловч бити бэлдээ гэдэг байдаг боловч бид нар тэр бэлтгэлээс илүү тухайн хүүхэд маань гарч ирээд яг ямар орчинд өсөх юм тэ аав ээжрээ тэр хүүхдийг яг яаж хайрлах юм тэр орчин бүрдүүлэх нь хамгийн чухал. Нөгөө нэг тав тухтай орчин эрүүл байх тэр орчин бүрдүүлэхийн тулд энэ хоёр хүн маань байр түрээслэл амьдраад байх уу эсвэл яг өөрийн гэсэн юмтай болчоод дараа нь хүүхэд гарах уу хэрвээ тгий гэж хүсэж байгаа бол энд хугацаа заах бүрхэг тийм ээ за хизээч ямарс нэг тэгж байгаа хүүхдээ болъё гэсэн юм бүрхэг байдлаар хандаж болохгүй битээр 2 жилийн дараа хүүхдээ болохыг хүсэж байгаа бол тийм ээ энэ 2 жилийн хугацаанд битээр байр түрээслээд амьдарч байгаа бол яг энэ мөнгөө одоо түрээсэлж байгаа мөнгөө яах юм эрэгтэйгийн хувьд харахад яг мэдээж хэцүү ээжийнхээ харах хэрэгтэй тийм ээ гэрийнхэнтэй туслах хэрэгтэй энэ бол мэдээж хинт ч байдаг асуудал ер нь бол одоо яг сүүлийн залуу гэрүүл бүхэл байдаг л асуудал энэ дээр бол байгаа энэ дээр яах ёстой вэ гэхээр
их нэртэйгээ тэ энэ нөхөр яг хаяада нууцаар өгчдөг гэж тийм ээ хаяа зөвлөдөг гэж. Тэгвэл битэрийн сарын орлого хэдийн. Тэгвэл энэ орлогыг бид хоёр хэдийн хэмжээний мөнгөний яаж зарцуулах юм? Хэрхэн зөв зохион байгуулалтад зарцуулах юм? Нөгөө мөнгөө энэ сард би магадгүй гэрийнхэнд зарцуулах шаардлагатай бол энэ сардаа би гэрийнхэндээ өгч тийм ээ. Дараа сард чи гэрийнхэн тэрэндээ тусалчих. Ингэсэн нэг хамтын юм байхгүй бол зөвхөн нэгтэл нь бүх ачааллыг даагаад байвал бас асуудал үүснэ, хоорондоо зөрчил үзэл гарч. Хэдээ бас өөр ингэсэн орон сууцгүй тий бас нэг удаан хугацаанд амьдрах гэсэн чинь бас тусгаар тогтсон гэр бүл байгаа штэ. Манайхан дунд ер нь нэг ах дүүнраасаа ч юм уу өөр хүүхдээсээ эсвэл эцэгхээс ингээд зулгаасан тий нэг ийм байдлыг хэлбэг байдаг штэ. Энэ ер нь хэр зөв хандлага юм бэ? Нэг удаас хандлага л гэж ярих хэл та тий байг нэгнээсээ дэмжлэг авдаг тий. Харж байгаа загтал дээр маань тодорхойгүй нэг зүйл байгаа. Тэр нь болохоор хормын тухай. За энэ хоёр маань хамт амьдраад 2 жил 6 сар болж байгаа. Тэгэхдээ хамт амьдраад гэж бичсэн байгаа. Хурмаа хийгээд гэж бичээгүй. Тэгээд би ялгаа байна гэж харж байна л да. Тэгэхээр энэ дээр дахиад л хурмын асуудал яригдаж байгаа тийм. Хурм гэдэг маань энэ хоёр үнэхээр гэр бүл болж амьдрий гэд үнэхээр тэр шийдвэрийг гаргаж байгаа бол хурм үнэхээр байх хэрэгтэй. Заавал. Тийм заавал хурмаар байх хэрэгтэй. Тийм. Хурм бол маш чухал байна. Яг бол нэгдүгээр хурм гэдэг бол ерөөлийг авчирдаг. Аав ээж, тэр ах дүү нар, найз нөхөд бүх л тэр өөрсдийнх нь дотны хүмүүс ерөөлийг авчирдаг. За хоёрдугаар гэх юм бол хормоор дамжуулаад материалын тал маань бас их дэмжигддэг байна тийм. Яг тэгвэл хүмүүс ерөөгөөд тэр хүмүүс тийм ээ тэгэхээр тэр амьдралаа эхлэхэд нь тусалдаг байна. За ингэх юм бол энэ хоёр бас амжилттай эхлэх тийм ээ. Тийм боломж байна. Тийм учраас энэ хамтдаа амьдраад байх уу, хурим хийх тийм ямар боломж байна вэ тийм. Хурим хийх үү гэдэг тэр асуудлаа ярих хэрэгтэй. Шийдэх хэрэгтэй юм болов. Нэгд хурим хийгээд хуримын тэр бас нэг хамгийн гол агуулга нь болох тэр гэр бүлийг ингээд нэгтгэж өгдөг. Маш гоё нэгтгэж өгдөг. Хуримын тангараг гэдэг зүйл маань үнэхээр нэгтгэдэг шүү дээ. Тэгээ та хоёр хүн хөтлөө те бие үнэхээр тэр жаргалтай, зовлонтойч, баянч, ядууч ямар ч үед те байгаагаар нь те тууштай харилж чадах уу гэдэг маань үнэхээр асуулт. Тэр нь тим гээд шийдвэр гаргаад хилцсэн хүмүүс нэгддэг шийдвэр дээр нэгддэг. Энэ маань үнэхээр хурим хийгээд би эхнэр нь албан ёсны. Би үнэхээр албан ёсны нөхөр нь тий. Би тэр олонний өмнө ингээд зарлаад хурмаа хийсэн. Тийм учраас бид нэг байх хэрэгтэй гэдэг тэр сэтгэлийг бий болгож өгдөг. Тийм учраас энэ тал дээр бас бодолцоороо тий алхам хийгээрээ тий эргэж хараараа тий одоо ч гэсэн ожимдоогүй байж байна. Яг магадгүй юу л дээ эмэгтэй хүмүүсийн хувьд ялангуяа тийм ээ хурим хийхээс өмнө бэр гойх гэж нэг асуудал байдаг тийм ээ. Тэр амар чухал байдаг ямар ч хүнд. Зүгээр яг хурим хийснээрээ л сайхан амьдарчих юм гэхээр яг бас тийм биш. Гол нь хурим хийж ин гэдэг нь юу вэ гэхээр би биендээ өгж байгаа амлалт тэр амлалт насан туршдаа үнэхээр байж чадах бол хурим хийх хэрэгтэй. Зүгээр хурим хийцэн ирнэ. Хурим хийгээгүй хүмүүсээс 7 дор амьдардаг хүмүүс зөндөө байдаг тий. Тэгээд хэрэв хурим хийх гэж байгаа бол мэдээж ёслол төвлөр те эхлээ биер гойх хэрэгтэй. Тэр эмгтээгийн хувьд ч гэсэн тэр гэр бүл үнэлэгдэж байгаа. Тэгээ өөрөө ч гэсэн илүү үнцэнтэй. Дээр нь өөрөө би ч нэр ингээд намайг гуйгаад өөрийн маань ингээд чи миний хүүхэд боллоо. Тэгээ манай гэр бүл манай гишүүн болж орлоо гэдэг энэ хүмүүс гуйгаад авчихсан. Тэнгүүд нөгөө хүн ч гэсэн амар үнцэнтэйгээр те өөрийнхөө үүрэг хариуцлагыг бас мэдэрч идэг. Хэрвээ яг үнэхээр зөв ухаантай зөв бодолтой хүн бол тийм учраас магадгүй эмгтээгийн хувьд ч мөн эрэгтэйгийн хувьд шийдвэр дээр гаргаж чадахгүй тийм яг үнэхээр суух уу яах уу гэсэн эргэлзээ байгаа учраас магадгүй хамтраад амьдраад байж ч магадгүй. Тийм. Тэр асуудлыг чинь хурим шийдвэрлэж өгдөг. Хормын гол зүйл. Тодорхой болгож өгдөг. Хурим хийх үгүй юу яг үнэхээр шийдвэр дээр нэгддэг хамгийн гол. Удаан амьдрах уу хариуцлага хүлээх үү. Гэр бүл үнэхээр зөв бай гэвэл энэ хамтын амьдрал гэдэг имийг л болох хэрэгтэй. Яг таньж мэдэх хугацаа. Хамтын амьдрал гэдэг зүйл нэр томьёо нь бол өөр тийм. Үерхэл гэдэг зүйл бол байж болно. Тэгээ үерхэл бол хамтдаа амьдрахгүй. Үерхэл бол тусдаа байдаг газар л байна. Тэгээд бие биенийг таньж мэдэх гэж л үерхэж байгаа. Тэгээ олон жишээлбэл эрэгтэй хүнийг яаж таньж мэддэг болдог вэ гэхээр спорт тоглоомоор ингээд тоглох үед эрэгтэй хүн яг зан чанар гаргадаг байхгүй. Ерөөсөө л ингээл төрөмгийн хүн бол дайраал төлгөж унгаагаал тий. Уурлаал ингээл уурдаг хүн бол уурлаал хэлдэг. Тий. Тэнгүүт энэ хүн бол ийм зан чанартай ингээд мэдчих болдог. Эмэгтэй хүнийг яаж мэдж болох вэ? Тий. Бүгд арга нь өөр. Тийм үерхэх явцдаа зөв үерхэх хэрэгтэй.
Мэдээж сайн гэр бүл байхын тулд сайн үерх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зарим үед яадаг вэ гэхээр үерх чинь ингээл хоёулаа ингээл хоёулахнаа ингээд сондогоороо л яваад байдаг байхгүй. Хоёулахнаа байх газруудыг хайгаал. Хоёулахнаа байгаа үед яг тухайн хүмүүсийн зан чанар үннээрээ илэрдэг байгаа. Зүгээр л биеийнхээ тэр нэг гайгүй талуудыг олж хараад дасаал гэдэг тийм. Тэр учраас олон дунд байгаа. Спорт тоглоом эрэгтэй хүнийг мэдээ гэвэл спорт тоглоом. Эмэгтэй хүнийг мэдээ гэвэл тийм ээ тэр хүмүүсийн дунд байгаад яаж харилцаж байгаа хэлбэрийг бас ажиглаж байна. Найз нөхдөдөө хэрхэн харилцаж чинь хүнийг яаж хүндэлж чинь. Бас их найр. Тэгээд гэртэн ч гэсэн очиж үзэж байна. Тийм ээ зүгээр очиод нэг зочилж ээжтэйгээ энэ төхөр маань ээжтэйгээ яг яаж харилцаж гэр хамтдаа хоол бэлдэж болно. Тэгэх юм бол тэр эмэгтэй хэр зэрэг сайн эзэгтэй болох нь вэ гэдэг нь мэдэгдэн тий. Олон юм дээр ингээд мэдэж болно. Таньж мэдэж болно. Зүгээр л хамтдаа амьдраад л таньж мэддэг юм биш. Яг хамт амьдрснараа эрсдэл нь нөгөө үерхлээс маш их байдаг байхгүй. Яг тэгвэл хамт амьдрсныхаа дараа хүүхдээ болж салуул шарх үлддэг. Би энэ асуудлыг ингээд нэг ийм зүйлээр ингээд илэрхийлэх дуртай л да. Энэ ингээд нуулсан цаас бай гэж бодъё. За энэ ингээд цаавд хүрэхэд наач. Сайн цаавд хүрэхэд наач. Үнэхээр гэр бүлийн амьдрал хайр сэтгэл гэдэг бол сайн цавтай адилхан байхгүй. Үнэхээр хамгийн сайн цав. За тэрний дараа ингээ уръя л да. Салгая. Та хоёр болий сал гэрнэ. Заавал урагддаг. Урагдахгүйгээр наац нь цаас бол хизээж салдгүй байхгүй. Яг тэрнтэй адилхан хин хинийхэн зүрх сэтгэлд заавал ингээ урагдсан мэдтэй шарах үлддэг. Тэрнээсээ болоод дараагийнхаа гэр бүлийг зохиолоо гэхэд үргэлж тэр шарахаараа хандж яадаг. Тэр хандлагаараа хандж яадаг. Нөгөө эмэгтэйгийн үед харьцуулдаг. Нөгөө эмэгтэйгийн үед эр хүн бол нэг ийм л байд юм даа. Болгоомжлол үсэл хасаж байдаг тийм. Ийм байдаг. Тийм учраас яг монголчуудын үед бол нөгөө анхны гэрлэлт тийм их үнцний өгдөг байхгүй. Их үнцний өгдөг. За бид нар итгэж хүмүүсийн үед бол Библиэлд ч хэлсэн байдаг. Бурхны үгдээр малах номдэр хэлсэн байдаг. Анхны эхнэр та хоёрын чин дунд би бол гэрчмаа. Би бол салалтыг үзий ядадгаа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр сална гэдэг бол угаасаа ямар ч нөхцөлд их тохиромжгүй зүйл. Тэгээд туршиж ингэж амьдарч байгаа. За болохгүй бол салчна гэсэн тэр гинэн бодол гэдэг бол маш аюултай зүйл гэж хэлмээр байна л да. Тэгээд магадгүй энэ эмэгтэйгийн хувьд тийм бодол санаа байх вэ? Энэ залуу маань ингээд санхүүгийн үед боломжгүй найзууд нь ятгатай гэж хэлсэн байгаа тийм. Ер нь тийм наа залуу чинь санхүүгийн үед ингээд аваад явж чадах хүн биш юм шүү. Салаа тийм бид нар шиг тийм чи арай ингээд мөнгөтэй хүн тийм сонгоочтой гэж хэлээд байгаа юм шиг. Гэхдээ үнэн чанартай тийм уучлаарай. Үнэн чанартай ингээд амьдралыг бүр эхнээс нь хамтдаа цуг туулаад босгосон амьдрал гэдэг бол амттай байдаг тийм. Зээж амттай. Яг энэ үед зөвхөн тэр эд материалын хувьд хангалттай болоо зогсохгүй бие биенийг нэгдэж хүлээж авч тий хамтдаа ингээд тууштай явж сурдаг. Тэгэд энэ байдал нь чухал байхгүй хамгийн гол нь. Тэгэд энэ гэр бүлийн гол асуудал нь санхүү мөнгөний асуудал гэж энэ залуу бол хараад байгаа шүү дээ. Яг өмнө чанартай бол тийм шүү дээ. Мэдээ санхүү мөнгөний асуудал гэдэг бол наан байгаа тийм ээ үр жимс уу одоо жимс нь байх юм шүү дээ. А тэр мод хийгээд модных нь үндсэнд нь юу явж байна гэвэл бие биендээ хандлага бие биенийг хүлээж авах тэр байгаагаар нь хүлээж авах байдал. Тэгэд энэ эхнэрийн хувьд байгаагаар нь хүлээж аваасан нөхрийгөө тий. Гэвч чи эхнээс нь ажигласан бол энэ хүн магадгүй олон дүү нартай айлын ууган хүн байна. Ээж нь ингээд өвддөг. Маш их ачаал өвддөг. Тийм байсан бол эхнээсээ тий хамт амьдрахгүй байх боломж байсан шүү дээ. Тэгвэл энэ залууг одоо ингээд бүр ингээд загтал бичээд зөвлөгөө өгсөд байна гэж эрэгтэй хүн хэр барагтаа бол хүнээс ингээд зөвлөгөө өгсөөл ийм байдал руу нэг тий сэтгэл нэлээд хэцүү болсон үед л тэгж ханддаг. Эрэгтэй хүний хувьд. За эмэгтэй хүний хувьд бол бас хандах нарийн илүү байдаг. Хялбар байдаг. Тэгэхээр энэ залуу ингэж хандж байна гэдэг бол бас амьдралаа ингээд шийдэх гэсэн тэр маш тийм хүсэл эрмэлзэл байна. Тэгэд би одоо яаж шийдэх вэ гэдэг тэр шийдвэр тэр тусалцааг авах тийм маш их шаардлага өөрт нь байгаа учраас хандж байна. Тэгээд сэтгэл нь их сайн байна л да. Тэгээд түрүүн ундрам маань хэлжсэн тэр эмэгтэй зүгээс магадгүй ингээд дахиад нэг загтал бичвэл тийм бас нэг өөр зүйл байж болно тийм. Эмэгтэй нөхрийг харахтаа тийм юу гэж харж байна. Бодит байдал нь ямар байна. Хизээч бид нар нэг талаас нь зөвлөгөөг бол нэг талаас хизээж өгч болохгүй. Нэг хүний ярьж байгаа зүйл нөгөө хүний ярьж байгаа зүйл хоёрыг нэгтгэхэд харахлаар бодит байдал
ойртож ирдэг болохоос биш нэг талаас нь харахаар бол ер нь бол өөр үедээ. За эн чинь мэдээж эхнэр нөхөр хоёрын ялгаа, эрэгтэй эмэгтэйгийн ялгааны тухай яригдэн шүү дээ, тийм ээ. Хандлага тий тэр одоо харж байгаа байдал, юмыг одоо тусгаж авж байгаа байдал хүртэл хүн хүнийх мэдээж өөр байдаг тийм. Яг үнэхээр өөр байна л та. Ерөөсөө энэ загтал бичсэн, загтлын эзнээс гадна би ч гэсэн анх уншаад энэ за энэ залуу цанхуугийн асуудал тулгарчиж эхнэрийн саллаа гэдэг энэ юу яагаад сандраад энэ одоо яах вэ? Яаж туслахыг бодож байсан гэтэл зөвлөгч нар маань үнэхээр уг үндсийг ухаж те эхлэл нь ямар байна? Ямар зүйлүүд бас энд нөлөөлсөн байх вэ гэдгийг бас айгүйх түнхэж гаргаж ирдэг. Тэгээд үзэгч маань бас нэвтрүүлгээ маш анхааралтай үзэж бас нэгийг тунгааж байгаа хаа гэж бодож байна. Ингээд загтлын нэвтрүүлгийн мэдээллийн булангаар нэвтрүүл үргэлжилж байна. Та хүүхэддээ мөнгөтэй зөв харьцах талаар зааж өгөөрэй. Хүн бүрэл үр хүүхэддээ маш их хайртай байдаг. Тиймээс ч тэднийхээ хүссэн хамттан тоглоомуудыг мөнгө харамлалгүйгээр худалдан авч өгдөг биш гэж юу? Хэдий бид үр хүүхэддээ хайртай ч тэдний хүссэн бүхнийг шидтэн шиг үргэлж биелүүлэхээсээ уртаж ирээдүйд бий болж болох муу үр дагаврыг тооцох хэрэгтэй юм. Таал хүүхэддээ мөнгөтэй зөв харьцах талаар зааж өгнө шүү дээ. Судлаачдын үзэж байгаагаар хүүхдийг бүр багаас нь тухайлбал 3 настайгаас нь эхлэн санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх талаар сурах нь илүү үр дүнтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл энэ нь хүүхэд 3 настайгаас эхлэн санхүүгээ хэрхэн зөв зохицуулж сурах тал дээр бусад үеийнхнээсээ илүү чадварлаг байдагтай холбоотой юм. Та хүүхдтэй багаасаа хүссэн бүхнээ хуруугаараа заагаад л авч болтгоо гэсэн буруу сэтгэлгээнд огтхонч суралцуулж болохгүй бөгөөд мөнгөний үнцнийг халаасны мөнгөний тусламжтайгаар ойлгуулж мэдрүүлж болох юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдэд хангалттай халаасны мөнгийг тогтмол өгч мөнгөө хэрхэн хэрэгцээтэй зүйлдээ зөв зохистой захиран зарцуулах талаар зааж зөвлөж байх хэрэгтэй. Харин хангалттай халаасны мөнгө гэж юу вэ? Хизээнээс энэ мөнгийг хүүхдэд өгч эхлэх нь зүйтэй юм бол. Судлаачдын үзэж байгаагаар хүүхэд 3 настайгаас эхлэн мөнгийг эд бараа болон хоол хүнсээр сольж үйлчлүүлж байгааг ойлгож эхэлдэг байна. Хэрвээ таны хүүхэд 10 нас хэдийн хүрсэн ч халаасны мөнгөө үеийн хүүхдүүдийнхтэйгээ харьцуулахад зөв зүйтэй зүйлд зарцуулж чадахгүй байна гэдэг ирээдүйд бий болж болох бас нэгэн томоохон сул тал болох юм. Магадгүй таны хүүхэд энэ бүх зүйлд хараахан суралцах нас нь болоогүй гэж та бодож байвал энэ нь өрөөсгөл ойлголт юм. Багаасаа халаасны мөнгөө зөв зохистой зарцуулж сураагүй хүүхэд өсвөр насндаа илүү олон бэрхшээлтэй тулгардаг болох нь олон жилийн судалгаагаар харагджээ. Америкийн ихэнх эцэг эхчүүд үр хүүхэддээ халаасны мөнгийг 1-7 хоногоор тооцож өгөх юм уу? 1 сараар нь өгч, үүнийгээ жил ирэх тусам 50 цент юм уу $1 нэмж өгдөг. Энэ нь чи жилээс жилд өсөн том болж, том хүн шиг мөнгийг ухаалаг зарцуулж сурах хэрэгтэй гэсэн итгэлийг төрүүлдэг байна. Заримдаа эцэг эхчүүд үр хүүхдэд урамшуулах зорилгоор халаасны мөнгийг хангалттай хэмжээгээр өгөхгүй байдаг. Энэ таны хүүхдэд юу юунаас илүү томоохон бэлэг болох бөгөөд энэ тохиолдолд тэд мөнгөө үр ашигтай зүйлд зарцуулах нь тодорхой юм. Үүгээр дамжуулан хүүхэд ямар их хөдөлмөрөөр халаасны мөнгө бүтдэг болохыг ойлгож болно. Гэхдээ та хүүхэддээ өрөөгөө цэвэрлвэл гэрийн даалгавраа хийвэл хувцас угаах зэрэг хэвийн ажил хийвэл урамшууллын халаасны мөнгийг өгнө гэсэн буруу ойлголтыг огт төрүүлж болохгүй бөгөөд харин өөрөөр нь халаасны мөнгө олоход нь туслах хэрэгтэй юм. Эцэг эхчүүд заримдаа их ажлын ачааллаас болж хүүхэддээ амлсан халаасны мөнгөө өгөхөө мартчихдаг. Хэрвээ та хүүхдээ санхүүгийн зөв тооцоотой амьдрахад нь суралцуулахар зорж байгаа бол та ч гэсэн хэлсэн ярьснаа хизээж битгий мартаарай. Залуу хүмүүст мэ хамтаа амьдрах гад ингээд зориглоод юм түрээслээд гараад те өөрсдөө юм болох гэж чинь магадгүй хоёр талын гэр бүл энэ хүмүүс тусалж чадахгүй болвол тийм ээ тусалж чадахгүй л ядаж тэр босох гэж байгаа амьдралд нь тэрнээс нэг зулгаагаад байхгүй л байвал зүгээр яагаад гэхээр тэр хүмүүс огт эргээд аав ээжтэй туслахгүй гэсэн үг биш тэр хүмүүс өөрсдийнхээ амьдралыг сайхан бүтээчгээд эргээд гэртээ туслах гэдэг байгаа байхгүй гэтэл өнөөдөр нөгөө нэг хамтдаа бүтээх тэр амьдралаа бүтээж чадаагүй үедээ дахиад гэр бүлдээ туслахаар ингээд нөгөө хүн чинь ингээд амар хэцүү байдалд орчод байхгүй энд ч нэг тусламаар байдаг энд ч нэг тусламаар байдаг туслахыг бол буруу биш зөв энэ бол туслах хэрэгтэй хийн би бидэн туслах хэрэгтэй гэхдээ тодорхой цаг хугацаа өгөх хэрэгтэй энэ хүмүүс хөл дээрээ тогтоход нь боломжтой хүмүүс нь дэмжээдэг а боломжгүй хүмүүс нь боломжгүй бол тэр болох гээд байгаа хүмүүсээс бас битгий зулгаа тэр хүмүүс болцсон цагта эргээд нөгөө хэдийг татаад авах байхгүй юу тэр нөхцөл байдлыг залуу хүмүүст ялангуяа
бүрдүүлээд өгөх хэрэгтэй. За мэдээж яг энэ загтал дээр л бид нар ярилцж байгаа учраас яг загтлын өвд ингээд аваад үзэх юм бол үнэхээр аав нэг хүн байхгүй байгаа. Ээж нь тэгээд өвддөг тийм. Тэгээд олон дүү нар байна. Тэгээд энэ залуугийн хувьд бол үнэхээр гэр бүл рүүгээ туслах шаардлага бол үнэхээр байгаа. Ууган хүү үнэхээр байгаа. Тэр туслах хэрэгцээг эхнэр нь ингээд олж хараасан. Ойлгож тийм мэдээж харж байгаа л да. Тий хүлэн зөвшөөрөөд тий магадгүй тэгж хэлж болно шүү дээ. За хоёул ингээ ярилцээ. Үнэхээр чив тэрийн амьдрал бол мэдээж чухал. Тийм маш чухал. Гэхдээ чамайг харж байна. Би бас чамайг ингээд ээж дүүнэрийнхээ төлөө санаа зовоод тий бас ингээд нэг хэсэг санаа бодолч тийшээ яваад гэр бүл рүүгээ бүрэн анхаарал тавьж чадахгүй байгааг ойлгож байна. Тийм учраас хоёул энэ тал дээр ингээд ярилцаад тодорхой хэмжээнд ингээд шийдвэр гаргачихъя. Хоёулаа одоо чив тэрийн одоо сарын орлого юм байна. Сарын цалин нийлүүлээд юм байна. Ийм орлого, ийм хэмжээний орлого байна. Тийм ээ. За одоо юу гэдэг чив тэр 500 мянган төгрөгийн орлого ингээд сард нийлээд орж ирж байна. За тэгвэл хоёулын 500 мянган төгрөгөөсөө сар болгон тийм ээ тэдэн төгрөгийг магадгүй те 100 мянган гэж болно шүү дээ. 100 мянган ээж дүү нар чи хоёулаа тусалж өгөө. Тэднийг тодорхой хэмжээнд бас тийм боломжтой болтол ямар ч гэсэн хоёулаа туслая тийм туслах ёстой чив дээр бол үүрэг тийм туслая. Гэхдээ чив дээр өөрсдийнхөө тийм хэмжээнд энти хэмжээг ингээд зарцуулъя. За ингээд тохироо шийдчих юм бол энэ нэг тийм хүндрэлтэй асуудал биш шүү дээ. Залуу бас зарим тохиолдолд нууж өгöd байгаа гэдэг юм шүү дээ. Тэгэхээр ч амар зуршил болоод ингээд тэр нь улам ингээд зуршил нэг нуугаад өгцсөний чинь ямар нэгэн байдлаар мэдэн тийм. Тэгэхээр л ингээд асуудал улам дэврэх байхгүй. Тэгэхээр бүр илэн далангуй зүгээр л харин энэ залуугийн хувьд ихнэртэй бүр илэн далангуй хэлээсэ тийм. Миний хувьд би ээж дүүнэртэй хайртай. Би чамд магадгүй ээж дүүнээсээ илүү би чамд хайртай. Тийм учраас тийм одоо чив дээр ихний нөхөр гэж явж байгаа учраас би чамд ингээд зориулах хэрэгтэй байна. Гэхдээ ээж дүүнэр маань бас тэнд зовж байгааг харах надад хэцүү байна. Тийм учраас би бид нартай эдийн хэмжээгээр тусламаар болох уу? Ийм шийдвэрийг хоёулаа ярилцаа гаргая гэд. Тэгээд саяын одоо хэлжсэн дэр хувь хэмжээг тогтоогоод ингээд шийдчих юм бол энэ асуудал шийдэгдэж байна. Ерөөсө мөнгийг бол их болохтой чухал нь биш санхүү. Олж байгаа мөнгөө хэрхэн зарцуулахтай чухал юм. Тэгэхээр яаж зарцуулах вэ гэдгээл байгаа мөнгөнийхөө хэмжээнд яаж зөв зарцуулалтыг хийх вэ гэдэг л чухал тийм. Өнөөдөр бид хэдийн нэг айл өрхтэй нэг уншигчийн илгээсэн нэг үзэгчийн илгээсэн загтлын талаар ярьж байгаа боловч энэ цаана бас их олон хүн байдаг л да. Ижил бэрхшээлтэй асуудалтай. Тэгээд зарим тохиолдолд төрлөх гэрээ чухалчилсан тийм ээ. Төрлөх гэрээсээ бас хараад байгаа тэр байдлаас гарч чадахгүй ийм зүйл бас их ажиглагдаг. Ялангуяа нөгөө ээжтгийнх ойр дотн өсчихсэн зөвхөн энэ залуугийн тухайд ярьж байгаа юм шиг л дээ тийм. Ийм ирчүүд бас ихнэрээ нэг гонсоолгоод байдаг ийм тал байдаг штэ. Энэ тал дээр бас манай зөвлөгч нар бас нэлээд харж ажиллаж бас зөвлөгөө хүргэдэг бах тийм. Ундран маань бас иймэрхүү тал байгаа яг өөрийнх нь гэр бүлээс өөргөө тусгаарлаж авч чаддаггүй. Нөгөө гэр бүл дотор баригдаад байдаг. Яг тэр тухайн гэр бүлээс нь шалтгаалж байгаа өөрөөс нь шалтгаалж байгаа. Хэрвээ та үнэхээр суух хүний хань ижлээ сонгоцсон болвол тэр хүнд ч гэсэн цаг та зарцуулах хэрэгтэй. Тэгээ энэ хоёрыг зохицуулахад мэдээж ганцаараа чадахгүй учраас энэ нэг ярилцаж бие бинийгаа ойлгож тийм ээ тэр нөхцөл байдлыг тухайн хүн ямар орчинд өссөн, тухайн хүн тэр нөхцөл байдал ямар байсан, хүүхэд байхдаа ямар эцэгтэй яаж харилцаж энэ бүх нөхцөл байдлыг эхнэр хүн нөхөр хүн хүлээн зөвшөөрж энийг ойлгох нь чухал. Тэгээ би өмнө ч хэлжсэн гэрлэлт гэдэг бол тийм ээ бие биентэйгээ цогцож амьдрахыг хэлдэг. Зүгээр л гүрийгээл төвчээлтэй шүд зууж төвчж амьдрах биш. Бие биенийхээ нөхцөл байдал зогцож тийм тухайн хүндээ уусаж тийм тухайн хүнийхээ эерэг тал руу өөрчлөгдөж ингэж амьдрах хэрэгтэй байдаг. Нөгөө төгөр тэр хүнийг худалдаад авчихсан таны өмч биш. Зүгээр л та тэр хүн таартай, тэр хүн тань таартай, та хоёр хайраараа нэгдэж байгаа л учраас энэ дээр бол яг хаа загтлын хувьд ч гэсэн харахад те санхүү гэж байгаа боловч цаана бас л энэ хүн маань нөгөө гэр бүлээсээ өөрийгөө тусгаарлаа аваад гарч чадахгүй байгаа нөхцөл байдлыг нь энэ бол хүндэтгэх шалтгаан гэдгийг эмэгтэй бас ойлгох хэрэгтэй байгаа тийм ээ. Магадгүй зүгээр боломжтой байсан бол орхиод гарчих гэрийг орхиж гарч чадахгүй ингээд байсан бол нэг өөр. Гэтэл энэ гэр бүлийг яг орхиж гарчих боломжгүй байгаа учраас энэ нөхөр гэртээ бас ингээд туслах гэдэг шүү дээ. Тэгэхээр энийг бас эмэгтэй маань ойлгоосэй. Тэг хэдий хичнээн
их мөнгө байгаад энэ хоёр хүнд асуудал гарна. Ягаад гэхээр энэ хоёр хүний байгаа асуудал бол санхүүтэй биш. Бинийгаа нэг ойлгож хүлээж авах, мэдрэх те бид нар материалын байдлаас илүү тийм бид нар нэгэндээ ойлголцоох үнэхээр одоо аав ээж болохтой бэлэн үгүй юу гэл энэ бүх ойлголцол бинийгаа хүлээн зөвшөөрөх байдал хамгийн чухал. Хэрвээ ингэсэн цагт эмэгтэй тийм ээ тэр нөхцөл байдлыг ойлгоо энэ хоёр хүмүүсийн амьдрал болж байгаа хэдэн дөрөв зөв зарцуулаад амьдрчин. Тэгээд нөгөө төгөр яг байр сууц тийм ээ чи одоо найз нөхд нь бас янз бүрийн юм ярьдаг байна тийм ээ. Энийг бол зөвхөн нөхөр бүтээх зүйл биш байхгүй юу? Зөвхөн эхнэр бүтээх зүйл биш. Хамтдаа тийм ээ өнөөдөр орох орноо тийм ээ гэртээ байх зүйлээ тийм ээ энэ бүх зүйлийг хамтдаа л бүтээх юм бол энэ цаашаа үргэлжлэнэ. Чи 1000 бэлэн юм дээр очиод яах юм? Магадгүй байртай нөхөртөө мөнгөтэй бүх юм бэлэн үнтэй суулаа л да. Тэр хүнээс ямар ч хичээл зүтгэл гарахгүй ш. Хамтаа нэг юм болгох чи өнөөдөр энэ цалингаараа хамтаа хоёлаа нэг тим аваа тавьчих. Дараагийн цалингаараа хоёлаа өөрсдөө хэрэгтэй нэг тим хэлний юм суучих гэдэг юм уу тийм ээ. Ийм нөгөө нэг тэмүүлэл тэр хүмүүс байхгүй болж байгаа байхгүй. Тэр манай бүсгүүчүүд яг сүүлийн үед их тийм бэлэнчлэх гэдэг нэг тийм сэтгэл харагдаад байгаа шүү тий. Ариун бол зөвлөгч маань хэлээч одоо энэ төрлөх гэр бүл одоо ингэ босгон байгуулж байгаа энэ гэр бүлийнхаа энэ аль нь чухал ч гэдэг юм энэ зүйлийг яаж тэнцвэртэйгээр барьж авч явах ёстой юм эр хүний хувьд. Тэгж л хэлмээр л төрлөх гэр бүлээс нэгд гараад ингээд ихнэр аваад өрөг тусгаарлаад гарч байгаа бол төрлөх гэр бүлээ ерөөсөө орхино. Гэтэ орхилт гэдэг нь орон зайн хувьд мэдээж бас орхиж байгаа боловч тийм ээ. Эцэг эхээ орхичоод эцэг эхээ битгий хүндэл гэсэн үг шүү дээ. Эцэг эхээ хүндэлнэ тий. Хил хязгаараа л барьж байгаа бол гэсэн үг байхгүй. Зөв хил хязгаартай л байна. Гэтэл ингээл сая хэлсэн тийм ээ. Ээжүүд хүүнэр хоорондоо ингээл аягүй их тийм харилцаа нэг ойр дотн тий. Түүнээс болоод ихнэрт проблем гарч ирдэг тий. Ингээл хадам ээж нар ингээл бэрийн асуудал руу оролцоод байд ингээд байдаг. Энд хил хязгаар мэдээж тэр хадам ээж ч гэсэн нэг хүү маань ингээд гэр бүл болоод гарч байгаа учраас би хүүгээ одоо ихнэрт нь хүлээл гэж өгөөд тий. Миний хувьд бол би хүүгээ тэгээ хайрладагаараа хайрлана. Гэхдээ энэ гэр бүлийн дотоод хэрэгт бол оролцохгүй гэсэн шийдвэр. Тийм шийдвэртэй чөлөөлөө. Тийм шийдвэр гаргачих юм бол тэгээд хил хязгаар болж байгаа. Тэгэх юм бол ерөөсөө тэр залуугийн зүгээс ч гэсэн цагаан сарын үед юмыг бэлдэж өгнө, өглөө яах вэ? Эцэг их учраас хүндлээд бэлдэж өгнө, тийм ээ. Шаардлага гарсан үед эмнэлгийн зардлаас төлөөлцөн төлж өгөх ёстой. Яг бол хүүхэд учраас бид нар эцэг их хүндэлж хайрлах ёстой, тий. Гэхдээ юу гэсэн үг вэ гэхээр байнгын л нэг ингээд зууралдаал, тий. Байнгын л нэг эцэг их рүүгээ очоостой, өгөөстой, аваастай, тий. Өгдөг хүмүүс байхдаас авдаг хүмүүс их байна шүү дээ. Байнгын л эцэг ихээс л тусдаа гарсан мөртлөө л эцэг ихээс л авч амьддаг тий. Бараг эцэг их нь нөгөө чин одоо гэр бүлөөсөн хоёрын чинь дахиад хижээд ч юм уу ийм гэр бүл байна. Тэгэхээр ийм биш, аль аль нь биш. Аль аль нь ингээд тэнцвэр алдагдаад хил хязгаараа алдаад байна. Хэрвээ ингээд эцэг их нь за миний хүүхдүүд одоохондоо шинэ байгаа ингээл өгөөл байвал юм тижээвэр сэтгэхүйтэй тийм ээ. Би дааж чадахгүй тийм амьдрах чадваргүй гэж хэлдэг шүү дээ тийм болно. Тэр их аюултай тий. Хит ингээл зөнд нь хаяал одоо тусад нь гаргасан болоо одоо ингээд ямар ч харьцаа байхгүй гэх юм бол дэндүү юм хахир хатуу тийм зүйл. Тийм учраас яг шаардлагатай үеуд нь л тий тусалж чаддаг. Тэр хил хязгаараа барьчих юм бол энэ асуудал гарахгүй шүү дээ. Юм нэг хэмжээнээс их тэрхээрэл аюул. Ерөө баланса тэнцвэрээ алдахлаарэ л хэцүү. Ер нь тэгэхээр таны ярианаас одоо босгон байгуулж байгаа гэртээ илүү анхаарал тавьж тавхан зүйтэй гэж ойлгож болох уу тий. Мэдээж хүн чинь их нэртэйг нэг бий болоод нэгдээд тий гэр бүлийг үүсгэж байгаа шүү дээ. Тийм байгаа бол үнэхээр ихнэрээ өөрийн адил хайрлах хэрэгтэй. Хүмүүс бас нөгөө төрсэн орчин хүмүүжлээс шалтгаалж харилцаа адилгүй янзлаа. Энэ тал дээр бол нөхрийгөө бүр урам зориг оруулаад тий урамшуулаач тий ямар ч нөхрүүдэд эрэгтэй хүн нэг тийм ижил зүйл байдаг нь урам зоригийн үгийг хайртай хүнээсээ эхнэрээсээ сонсох үедээ бол маш их хүч чадлыг авдаг. Дотоод зүрх сэтгэлийн хүч чадлыг авдаг. Тэгэд аливаа юм хийх тийм мэрэгэн одоо ухаан санаа төрж эхэлдэг баг. Тэг хүч төрж эхэлдэг. Аяндаа л энэ чинь юм үйл явц байхгүй. Тэгэхээр ийм үйл явц оруулаад ингэж дэмжээч гэж хэлж байгаа байхгүй. Оюунаа зориулаад тэгж хэлж байна. Нөхрийгөө дэмжээд урамшуулаач. Нөхөр чинь сайн тал их байна. Үнэхээр
эндээс харах юм бол тий төрөлх гэр бүлдээ тусалж гин. Тэгээд бас гэр бүлээ авч явах гэсэн орлого нь байна. Энэ хүн одоо арх уудаг хүн байна тий. Ингээл элдв ёс бус зүйлд ингээ мөнгөө зарцуулдаг уу тий. Үнэхээр ийм нөхөр бол яг орчин үед бол тийм ч их бас илбэг биш шүү дээ. Тий. Сайн зүйлээ олж хараасаа тий. Ажилтай тий. Ямар ч гэсэн тийм даваа тал байна. Тэгээд нөхөр чи ямар сайн талууд байна. Тэр талуудыг илүү урамшуулж нээж өгөөд бие бинийгээ нээж өгөөд тэгээд чивтэрт ийм даваа талууд байгаа юм байна. Хоёул энэ даваа талаа гэдэг хэрэглээд тэгээд амьдралаа ингээд дээшлүүлж тэ илүү их амжилттай амьдрах боломж байна гэдэг тал дээр ингээд нээж өгөх юм бол нөхөр маш урам зоригтойгоор магадгүй тэ маш богино хугацааны дотор та хоёр бас нэлээд амжилтанд хүрэх тийм боломж байгаа гэж хэлмээр байна. Тэгээ эмэгтэйчүүд нэг бэлэнчлээд байна тий. Бэлэн юм хүсээд юм. Залуучууд маань юу н өөрсдөө бас эмэгтэйчүүдэд нэг ийм зан аягт сургаад идэг юм шиг тий. Анх уу ирэхэд тэгэл хүссэн болгоныг нь авч өгөөл тий. Тэг мэдээж авч байгаа хүн бол хизээч дургу байхгүй штэ. Цаашид бид хоёрын амьдрал энэ битэр үргэлжлэх юм байна гэсэн байдлаар. Гэтэл яг ингээд амьдраад ирэхээр тэр чинь хоёр амьдрал нэгдээд ирэхээр ингээд асуудал үүсээд идэв шиг. Энэ дээр залуучууд маань анханасаа үерхэж байгаа, найзалж байгаа эмэгтэйтэй зөв сэтгэл төрүүлж тэ нэг зөв ойлгуулах хэрэгтэй юм шиг бас санагдлаа л да. Тийм. Үерхэж байгаа хэвчээ зүгээр л хайрал юм битээ үг тэ. Тэгэхгүй бол тэр хүн чинь үргэлж өгөөл ах юм шиг санана. Нэг гэрт орсон өгөөл ах юм шиг. Тэг нэг гэрт ороод ирсэн чинь өхөө юм байна хамтаа босгоё гэдэг. Гэтэл нөгөө хүн гинт гайхаад нэмчдээ өгөөлсэн өгөөл ах юм шиг санаад байсан. Шал өөр юм яриад байдаг. Тийм ингээд өөр байдал үүсдэг. Тийм. Яач юу гэдэг. Хэмжээ хязгаартай байв үерхэж явах та. Тэгээ үнтэй цайтай юм авч өгөөд тахтай биш. Тэр хүнийг үнэхэр чин сэтгэлээс хайрлаж гинүү, тэр хүнийг хүнд итгэж гинүү, тэр хүнийг гэр бүлийг бас ойлгож гинүү, мэдж гинүү ингээл таньж мэдэх хугацаа бие бинийгаа хүлээн зөвшөөрөх хугацаа л байна. Түүнээс өгөөл байдаг хугацаа бол биш. Өгөх юу зүйл чи юу вэ гэхээр тэр хүнд өгөх хайрал хамгийн чухал. Тэгээ яг залуу хасууд бас түрүү чи ингээд яриа марин дээр сонсч байгаа ингээд харилцаа гэж байж чинь тийм ээ. Мэдээж харилцан ярилцчихл байгаа. Тэр ярьж байгаа зүйлийг гол нь тухайн хүн маань өөрийн өнцгөөс хараад бодоод байна уу? Биш нөгөө хүнийхээ өнцгөөс ойлгож хүлээж авна гэдэг л хамгийн чухал. Тухайн ярьж байгаа зүйлийг ойлгож хүлээж авч хүлээн зөвшөөрсөн мэ. Ялангуяа эрэгтэй хүн цаг хугацаа гэдэг зүйлийг өөх хэрэгтэй. Тодорхой хэмжээний цаг хугацаа. Тэгэхгүй яаруулаа шамдуулаад байх юм бол нөгөө жим стресст орно эрэгтэй хүн. Амархан стресст орно. Нэрээ би чадахгүй байна. Нэрээ өчнөөл хүмүүс болгоод амьдрал энэ гэтэл би л чадахгүй байна. Би нэрээ ч дорой юм уу? Би нэрээ арчаагүй юм да. Эр хүн байж байгаа энэ скандал гарч байгаа тийм ээ. Гэтэл ийм бодолд орж ийнэ гэдэг чинь энэ хүн маш их дарамттай байгаа гэсэн үг. Тэр тодорхой хэмжээний цаг хугацаа өг. Тэг хамтдаа төлөвл. Тэр дотроо л за би ямарсан ингэн тэгнэ гэж төлөвлөх биш. Хамтдаа. За хоёул энэ сар тэгнэ, тэдэн сарын дараа тэгнэ. Тэгээ энэ хоёр хүний хувьд бол даваа тал бас байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр ямар ч зэхний ээлж тустай гарцсан байна шүү дээ. Өөрийн гэсэн юмыг бүтээгээд тустай гарчихсан. Тэгэхээр хин энэ алхам хийцэн байгаа байхгүй юу? Тэгвэл дараагийн алхам ихэд дахиад цаг хугацаа өгч. Тэгээ залуу хүмүүс бол тийм их яарад хэрэггүй. Хөвгтэй олох гэж тий. Тэгэл юу юм тухайн төрөлгүй тэгээ унаад хэрэгтэй. Тэрнээс илүү хүн тав тухтай амьдрах, тайван амгалан байх тэр орчин хамгийн чухал. Тийм учраас байртай болохыг хүсэж байгаа бол та өөрөө ч гэсэн тэгэхээр нөхрөө ойлго, нөхөр ч гэсэн эхнэрээ ойлго, би биенийхээ өсөн төрсөн орчин, үзэл бодол тийм ээ, зан харилцаа энэ бүхнийг хүлээн зөвшөөр. Тэгээд би биендээ цаг хугацаа өг, тодорхой хэмжээний цаг хугацааг өг. Тэг хамтаа тэр зүйлийг төлөвлөл. Тийм бол болно. Тэгэхээр бол одоо залуугийн хувьд бол гол хүсэж байгаа яг шууд асуугаад байгаа зүйл нь бол энэ санхүүгийн бэрхшээлээсээ хэрхэн салах вэ? Одоо эхнэр маань бол хизээл чамдамаа бариад гараа явахад бэлэн байна. Эннээс уртаж би ямар нэгэн алхам хийх хэрэгтэй байна л гэсэн зүйлийг ойлгоод бид хандаад байгаа энэ захаан дээрс бол ажиглагдчих байгаа шүү дээ сүүлийн асуулт байхгүй. Магадгүй энд нэг мөнгөнд хандах хандлага байгаа олсон мөнгөө олшруулж олон болгох ч юм уу те хадгалах ийм нэг зөв ухаан байх хэрэгтэй биш санагдаад байна л да. Та хоёр бол мэдээж санхүүгийн ч юм уу ийм хүмүүс биш. Гэхдээ бас мэдээж хандлагын талаар бас нэлээд төхүүлээд ойлголт өгч болов уу гэж бодоод байна л да. Санхүүгийн тал дээр. Тийм, санхүү мөнгөний олшруулах. Ерөөсөө мөнгийг олохоос илүү зарцуулах нь чухал байдаг. Ямар ч үед. Зөв зарцуулбал байгаа нэг 200 мянган төгрөгийн одоо орлого байлаа гэхэд тэрнийг маш сайн зарцуулж чадчихвэл тэгэл тэр хэлхээс гарч тэлэх болно тий. Тэлээл яв. Тэрнээс илүү мөнгө байтал юу ч үлдэгдэлгүй болтол нь зарцуулдаг хүмүүс гэдэг тий. Сая төгрөгийн орлого үү тий. Тухайн сард тийм ээ би хэдийг олж байна. Тэгвэл энэ сард ингэж хэрэглэн тэдийг нь далтын
Тэдийг нь энэ удаад манай гэрийнхэн өгчөө дараагийн удаад танайхан туслая. Ингээ яг тийм зохицуултыг л хийх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр ингэж зохицуулахад хэцүү байгаа бол бич. Бүр нэг бүрчлэн бич өдрөө авдаг юмнуудаа. Эндээс юу харагддаг вэ гэхээр би өөрөө хүртэл яг бичиж үтсэн. Бүр 50 төгрөгийн профессион ч хамаагүй тийм ээ. 500 мянган төгрөгийн юм авсан ч гэсэн бүгдийг ингээд өдөр болгоо орой ирээд өнөөдөр ямар зардал гаргасан зөв нэг нь биш. Хоёулаа гаргасан бүх зардлаа бич. Ингэсний дараа сарын дараа энийг ангилчдаг. Хоол хүнсэн тэдийг зарсан, тий, хувцсан тэдийг зарсан ингээд ингээ харангуут энд сул зардлуудыг харах боломжтой байдаг. Бид нар юунд хамгийн их сул зардал гаргасан байна. Тэгвэл энэ сул зардлыг яаж бид нар багасгах боломж байна? За тэгвэл дараагийн сард энэ дээр илүү мөнгө зарцуулсан байна. Гэхдээ ингэ шаардлага байхгүйсэн юм тийм ээ. Тэгвэл дараагийн сард тэр зүйлийг өөрчлөх боломжтой байдаг. Олж харахад. Тийм ингээд тэр чинь хүн чинь нүдэрээ харж иж илүү ингэдэм байх тэгдэм байх нөгөө нэг бичихгүй ингээл яваад тахаар чи за нөгөө чи мөнгө олоод байдаг те тэр олоод байгаа мөнгө чи хаашаа яваад байгаа. Ялангуяа нөгөө эрэгтэй хүмүүс яадаг вэ гэхээр тэрийг нөгөө тэр болгон тогтоож чаддаггүй. Гэтэл эмэгтэй хүмүүс бичихгүй байсан ч гэсэн за энэ цаар тэгсэн ингэсэн тийм авсарчаас ингээд үлдсэн байгаа мэн ингээд юмэг амир тогтоож чадвартай байдаг. Тийм учраас бич нүдэрээ харна тэгээд мэднэ те эндээс л дараагийн юм хийх боломжтой байдаг. Тийм. Тийм тал дээр сэлмэн хэлдэг. Мэдээж эрэгтэй хүн зөвлөгөө өгөх үед бид нэр санхүүгийн тал дээр зайлшгүй ярих тий орон гэрээ авч явах тий тэр одоо гол хариуцлага угаасаа л эрэгтэй хүнд байгаа шүү дээ. Тийм учраас тэр тал дээр ярих зайлшгүй шаардлага гардаг. Тэгэхээр юу гэж хэлмээр байна гэхээр энэ талууд юуны өмнө чамд өөртөө энэ тал дээр итгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн хүн тэр итгэл рүү чинь дайрж байгаа бол битгий зөвшөөр тий. Надад Бурханаас энэ гэр бүлийг авч явах тэр чадварыг бол хизээний өгсөн гэдэгт итгээрэй. Угаас чиний дотор тэр нь байгаа. Тийм учраас тэр зүйлийг яаж гаргах вэ гэдэг чухал. Аль хэдийн байгаа. Өсгийн нэгэн чамайг чи ингэж тэжээх чадваргүй, гэр бүлээ авч явах чадваргүй гэж ихнэр чинь ч бай ямар ч хүн хэлсэн битгий үгийг хүлээн зөвшөөр тэ. Битгий түнд итэг. Харин тэр үгэнд нь битгий итэг тэ. Харин би гэр бүлийг хангалттай авч явах чадвар надад байгаа гэдэгт нэгдүгээр итгэх нь чухал. Энэ итгэл байхгүй бол дараа нь юу ч хийгээд нэмэр байхгүй тийм. Тэр энэ юугаа итгэлээ үйлдэлээрээ харуулах нь чухал. Хоёрдугаар. Тэгэхээр мэдээж сая ярьсанчлан санхүүгээ удирдахын тулд бүртгэл хөтлөх нь бол үнэхээр чухал. Санхүүгийн одоо квадрат гэж нэг зүйл тийм. Бизнесийн квадрат гэж нэг зүйл байдаг. Тэгээд хоорно тийм тэнхлэг дээр ингээд дөрвөн хуваагаад эхний зүүн талын дээдлийн тэнхилгийг болохоор салин хөс авч ажилтдаг хүн гэсэн ийм тэнхлэг байна. Дараагийн тэнхлэг болох дээр хуваарай хөдөлмөр эрхэлдэг хүн гэсэн тэнхлэг байна. Тэгээ баруун талын хоёр тэнхлэг болохоор бизнес эрхэлдэг буюу компани одоо ажилуулдаг тий. Компани ажилуулдаг хүн. Дараагийн дөрөв дэх дээр квадратт нь болохоор хөрөнгө оруулалт хийдэг хүн гэсэн. Ийм дөрвөн квадрат л ерөөсө бүх бизнес, бүх санхүүгийн юмуд хуваагдаж ажилладаг байна. Тухайн хүн юу чаддаг юм бэ? Хамгийн гол нь юу чаддаг, яг юу хийж чаддаг юм те. Тэр зүйлээ олж хараад тэр зүйлийг үнэхээр мөнгөний төлөө биш, хүний хэрэгцээг үнэхээр сайн хангаж чаддаг тийм зүйл хийж чадсан нөхцөлд хүний хэрэгцээг хангах тэр зүйлийг хийж чадсан нөхцөлд бидний тий аяндаа л те санхүүгийн тэр амжилт дагалдах болно. Түүнээс эхлээд хүмүүс мөнгө олохын тулд юм хийж эхэлдэг. Энэ үед бол дампуурхан зайлшгүй байдаг. Яг гэвэл мөнгөний төлөө хийж байгаа энэ зүйл бол нэг өөр хэлбэл шунлаар л хийж гэнэ гэсэн үг шүү дээ. Мөнгө олохын тулд тэг хийж байгаа. Гэтэл сайн бизнесүүд ямар ч үед мөнгө олохын тулд хийдэггүй, харин хүн чанартай юм өгөхийн тулд л хийдэг. Яг тэр үед бол аяндаа л амжилт дагадаг бизнесийн амжилт. Тэгэд энэ товчхондоо юм. Тэгэхээр ийм байдалд хүрэхийн тулд одоо дээрэн зүйлс юу хэлээд байна гэхээр санхүүгээ бүртгэлээ хөтлөөж тэгээд зөв зарцуул сураач. Тэгээд энэний дараагийн алхам аяндаа суралцах хэрэгтэй, хүн өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж гэр бүлээ авч явахын тулд би ч гэсэн өнөөдөр ч гэсэн санхүүгийн үед үнэхээр суралцдаг. Энэ талын сайн ном, сайн зүйлүүдийг хардаг, санхүүгийн бүр зөвлөгчтэй байх хэрэгтэй. Ягаад гэвэл тэр санхүүгийн зөвлөгч бол амжилтанд хүрсэн амьдрал дээр үнэхээр санхүү амжилттай явдаг тийм хүн байх хэрэгтэй. Очиж зөвлөгөө авчдаг. Би үнэхээр энэ болох. Тэр хүн бол бүгдийн туулаа гацсан учраас хэлээд өгнө. Өнөөдөр би яагаад зөвлөгөө өгч юм гэхээр би гэр бүлийн амьдралаар 23 жил амьдарсан. Тийм учраас тэгээ зөвлөх бол надад боломж байна. Би даван туулаад гарсан.
мэдж байна. Одоо ингээд туулаа явж байна. Тийм учраас зөвлөх боломжтой. Тэгвэл санхүүгийн хувьд ингээд аль хэдийн тийм ээ компани байгуулад амжилтанд хүрээд гэр бүлийнхаа санхүүг шийдсэн хүн бол харин зөвлөгөө авал маш богино замаар тийм хүрэх боломж байна. Тэгээд тийм аргуудыг замуудыг ч гэсэн бас хэрэглээсэй. Гэтэ яг зөвхөн захиандараас харж хахад залуу бүр санхүүл болчвол битээр амьдрал болохгүй л нэг бүр итгэцэн байна л да. Тийм. Гэхдээ яг үнэндээ бас тийм биш байна. Тэрнээс илүү энэ хоёр хүн бие биенээ ойлгох хоорондоо нэгтгэл чухал. Гэтэл нэг нөхцөл байдал эргэн тойрны орчин энэ хүний бүр за бараг л битээр бараг л мөнгөтэй болол баян л болчих юм би мөнгөтэй бол баян л болчих юм бол битээр юм хэм сайхан болчих гээд байна гэж бодоод байна. Бас яг нэг өрөөсгөл ойлголт юм шүү. Тийм тэгээ яг асуусан шууд асуулт нь бол тэг битээр яаж би баг их нэртэй мөнгө өгөх үү ээжтэй мөнгө өгөх үү гэсэн байсан тий. Гэтэл тэр биш. Тухайн хүн би их нэртэйг яаж харилцах вэ тий. Тэр яаж хамтын төлөвлөгөө гаргах вэ? Тэр яг үнэхээр суугаад хүүхэд гаргах уу, яах вэ? Тэр цаашдын төлөвлөгөө юу вэ? Энэ бүх асуудлыг хэрвээ та хоёр шийдээд ярилцаад та хоёр нэгдэж чадах юм бол энэ бүхэн дээр нэгдэж чадах юм бол энэ нэгдлээс чинь та хоёрын санхүү гараад ирнэ. Эцэст нь бас нэг юм чухал зүйл хэлмээр байна л да. Тэр зүйл маань ихтэй миний хувьд нэг зүйлд бол үнэхээр итгэдэг байна. Тэр зүйл маань тэр мөнхийн эсэнд итгэдэг Библийн энэ үгийн дагуу явдаг гэр бүлүүд үнэхээр гайхалтайгаар гэр бүл нь босгодож байгааг маш олон гэр бүлүүдийг харсан. Яагаад учир нь яагаад тийм бэ гэвэл нуусны үнд нэгвэл тэд бурхны үнэхээр тэр бие бинийгээ хайрлж чаддаг тэр хайраас суралцдаг. Ерөөсө Библийг нэг өгүүлбэрээр тийм ээ үндсэн тэр зарчмыг үндсэн тэр утгыг нь хэлээч гэвэл ерөөсөө Есүс Иохан номын 13:34 дээр хэлэхдээ би та нарыг яаж хайрлсны адил та нар бие биеэ хайрлаа гэж хэлсэн байна. Тэгэхээр Есүсийн үед бол үнэхээр хүний жинхнээр нь хайрладаг. Тэр хайрын үлгэр жишээг үзүүлдэг. Тийм учраас манай гэр бүл ч гэсэн Христ итгээд Бурхан дээр ирсний дараа л энэ хайр, жинхэнэ хайр гэдэг ямар болохыг ойлгож тэгээ ухаарсан бие бинийгээ хайрлж чаддаг болсон. Тэгээ тэр жинхэнэ хайраас л яг энэ гэр бүлийн жинхэнэ босгон байгуулалтыг тийм байна. Жинхэнэ одоо далд тийм ээ сэтгэл санаа тэр сүнсэнд байгаа тэр бүх тэр амар тайван тийм ойлголцол эндээс ирдэг юм байна гэдгийг одоо харсан. Тийм учраас энэ залуучуудаа ч гэсэн хандаад тав хүмүүс мөнхийн эсний үгээр амьдрахыг одоо хүсэж байна. Тэгж чадвал үнэхээр тэр сайн гэр бүлийг байгуулнаа. Тэгээд Библиэр хэлэхдээ эзэн гэр бүлийг тийм эзэн гэрийг байгуулж өгдөгөө гэж хэлсэн байдаг. Тийм учраас бас хүн өөрийнхөө мэддэг хамгийн сайн зүйлийг хүнд өгтөө баяртай байдаг шүү дээ. Тэрчлэн би ч гэсэн өөртөө байгаа, надад байгаа хамгийн сайн зүйлийг энэ гэр бүлд уламжлаад өгөхийг хүсэж байна. Тэр бол мөнхийн эсний хайр байна. Тэр хайр хийгээд үнэн үг байна. Тэр үгийн дагуу явах үед одоо жинхнээр энэ гэр бүл босгон байгуулагддаг. Тэр төрөх хүүхдүүд ч гэсэн тийм өрөөгдөж тэр ээж аавыгаа хүндэтгдэг тийм хүмүүс бол төлөвшдөг юм байна гэдгийг хардаг. Тэгэхээр та бүгдтэй баярлалаа. Үнэхээр олон талаас нь бас нөхөд залууд бас зөвлөгөө өгч бас асуудлаас нь гарахад бас нэлээд ойртолж өглөө гэж ойлгож байна. Тэгээд нэвтрүүлгийн эцэст бас тухайн залууд бас хандан товчхон түүнийг урамшуулан босгож хэлэх гэсэн зүйлээ бас одоо базаж гэдэг шиг тийм ярьж хэлж нэвтрүүлгээ өндөрлүүлдэг байгаа. Тэгээд энэхүү боломжийг хоёр зөвлөгчтэй болгож байна. Би биегээ хайрлаж амьдраараа л гэж урамшуулмаар байна. Үнэхээр тэр хайрлаж байгаа үед бол гэр бүлийн амьдрал хамгийн тийм амттай. Үнэхээр маш жаргалтай байдаг. Хайрлахгүй үнэхээр бие биений тачаадан хүсэж байгаа үед гэр бүлийн амьдрал бол тийм маш их тэр хэцүү хүйтэн урамшилтай болдог. Тийм учраас бие бинийгээ хайрлаж амьдраасаа. Тэгэд залуугийн хувьд хэлэхэд чи гэр бүлээ авч явах тэр чадвар чамд угаасаа чиний дотор байгаа. Ир хүн болгонд гэрээ эзэн болгонд энэ чадвар нь дотроо байдаг. Өндөр нам. Тэгээ боловсралгүйгээс үл хамааран энэ чадвар ир хүнд байдаг юм аа гэж хэлмээр байна. Тийм учраас ир хүүстэй болгон ир хүн байдаггүй. Харин өөрийгөө ир хүн гэдгийг хүлээж авсан тэр төлөвлөсөн тийм ээ. Бусдыг хайрлаж чаддаг тэр ир хүн бол жинхэнэ ир хүн шүү гэж одоо энэ залуу зориулаад хэлмээр байна. За миний хувьд тэгэл чин сэтгэлээсээ хариу нэхэлгүй хайрл өгөөд мартаа тий дээр нь
Тэгээ үнэхээр Монгол гэр бүл гэж яг тэр ямар гэр бүлүүд байсан юм? Уламжлалт тэр гэр бүлүүд нь ямар байсан? Эхнэр хүн ямар байсан? Нөхөр хүн ямар байсан? Тэрнээс суралцаа. Тэр өнгөрсөн цаг хугацаа бол биш. Тэнд ч гэсэн гэр бүл явагдажсэн. Тэнд бүр үнэхээр гайхалтай сайхан гэр бүлүүд байсан тий. Маш олон сайхан гэр бүлүүд байгаа. Тэр бүх гэр бүлүүдээс суралц тийм ээ. Үнэхээр та гэр бүлээ өөрчлөхийг хүсэж байгаа бол сайхан жаргалтай байгаа. Үнэхээр би бинийхэн төлөө амьдарч байгаа тийм ээ. Хайраа бүрэн зориулаад хариу харахгүй амьдарч байгаа тэр гэр бүлүүд дээр очиод зүгээр л нэг тий аяг сүү бариад очиод тэр гэр бүл дотор ороод суралц. Энэ бол таны амьдрал дээрээс олж авч чадах хамгийн тийм чухал үнд зүйл шүү л гэж хэлнэ. За тэгээд баярлалаа зөвлөгч нартай чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Мөн хамтдаа байж бидний энэ цаг хүчид нэгдсэн нийт үзэгчтэй талархснаа мөн адил илэрхийлье. Ингээд сайн байна уу захидлын нэвтрүүлгийн дараагийн ээлжид дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй. Баяртай.